Амен. Ерөөл дүүрнүү. Техник ийм болчихчихаас хэцүү юм тий. Бодлоод ерөөсөө юу хаана яахаа мэдэж өгдөг. Бодлоод ах юм. Өнгөрсөн 7 хоног бид нэр ивэлтэй бас алдаатай, оноотой янз бүрийн амьдралаас, янз бүрийн нөхцөл байдлаас та нар маань цуглаж ирсэн баг. Нэг Христ итгэлт ёс зүйн нэг чухал зүйлийг бид нар ерөөсөө анзаардаггүй. Марк номны 11-ийн 12-оос 14-ийг гаргах боломж байна. Марк номны 12 дугаар бүлгийн Марк номны 11 дугаар бүлгийн 12-оос 14. За. Маргааш нь тэднийг Битанаас гарах үед Есүс үлсжээ. Тэгээд навчирхаг инжирийн модыг холоос харж модноос юм олж юу магадгээд явлаа. Тэр очиод навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжирийн цаг болоогүй байв. Есүс тэр модонд чамаас хинч хизээж дахин жимс бүү идэг гэгээ шавнар нь үүнийг сонсчээ гэж. Энийг сонин үйл явдал тийм үү? Мөрөөрөө байгаа модыг хажуугаар нь өнгөрөхдөө хараачаад явдаг. Тэгээ маргааш нь шавнар нь харсан чинь нөгөө мод үнэхээр хухаараад үгүй болцсон байд. Энийг олон янзаар хүмүүс тайлбарладаг. Есүс өлсөндөө стресстэй, ууртай байсан ч юм шиг тий. Тэгээ хамгийн гол нь энэ дээр юу гэж байна гэхээр инжирийн модны цаг нь хараахан, ургах цаг нь хараахан болоогүй байсан гэж байна. Тэгэхээр модны жимслэх цаг нь болоогүй байхад жимс ургасангүй гэж модыг хараад байгаа нэг тийм нэг учир дутагдaltaй сэтгэл та нар төрж гэнэ үү? Жимс нь ургах ёстой үед хараад жимс нь ургацсан байх юм бол ургаагүй байх юм бол энэ одоо өдөд ургахгүй юу хийж байгаа гэж ууруулж болно. Тэгээ инжирийн модны цаг нь арай болоогүй байхад Есүс эзэн модны хажууд очиод инжир ургах улирлын цаг нь биш байхад очиж байгаа. Гэхдээ бид нар инжирийн модны өвөрмөц байдлыг ойлгохгүй бол бид нар ойлгохгүй. Жишээ нь манай гэрт хэд алюминий мод байгаа. Одоо юу ургах нь байтугай навччихгүй нэг хэдэн нүцгэн нэг зогсож байгаа. Тэн дээр очиод эн чинь жимс ургахгүй нь хоёлоо үндсээр нь булгадахтаа тайчээ нингаа гэвэл яах вэ? Ойлгомжгүй байз. Гэхдээ энэ тараа ингэж навчрахыг инжирийн мод гэж байна. Инжирийн мод өөрөө ямар учиртай гэвэл улирал нь болсон ч бай, болоогүй ч бай жилдээ 2 удаа ургац өгдөг мод байхгүй. Жилдээ 2 удаа. Гэхдээ навчрахыг гэвэл тэр дунд заавал үр жимс ургасан байх хэрэгтэй байхгүй. Гэтэл Есүс эзэн хараад навчрахыг инжирийн модыг харсан учраас тэнд инжир ургасан байх хэрэгтэй. Анхны жимс нь үр жимс нь байх хэрэгтэй. Тэгээ Есүс эзэн очисон чинь навчрахыг мөртлөөрөө дотор нь жимс байхгүй байгааг хараад дахиж чамаас хинч жимс бүү идэг гэж хэлээд инжирийн мод үгүй болж байгаа. Энэ бол биднэрт өгсөн Есүс эзний тэмдэг байхгүй. Өнөөдрийн 21-р зуунд биднэрт өгж байгаа тэмдэг үр жимс, амьдралын тухай өгж байгаа тэмдэг байхгүй. Есүс эзэн үүгээрээ нямкад маш том сануулга өгч байгаа. Бидний амьдралд навч их байж болно. Гоё ярьдаг, номлодог байж болно. Гоё дуулдаг байж болно. Гоё үйлчлдэг байж болно. Мундаг пастор байж болно. Энэ бүхэн навч байхгүй. Тэгээд ийм навч, ийм их үйлчлэл хийж байгаа, ийм навч байгаа юм чинь жимс байж таараагээд Есүс очисон чинь яг хамгийн хэрэгтэй үр жимс нь байхгүй байгааг харсан эзэн тэр модыг дахиж чамаас хинч бүү жимс идэг гэж. Энэ ямар утга агуулж байгаа гэвэл би түрүү хэлсэн навчрахыг инжирийн мод гэдэг нь биднийг хэлж байгаа. Номлодог, пастор хийдэг, дуу зохиодог, дуу дуулдаг, том үйлчлдэг, байшин барьдаг. Энэ бол Бурхны хувьд навчтуудын байхгүй юу? Гэхдээ Бурхан тэр модноос юу хүсдэг гэвэл үр жимс. Энэ үр жимс нь юу юм гэхээр нөгөө ариун сүнсний үр жимс. Нөгөө ариун сүнсний үр жимс юу юм гэхээр нямка чи хувийн амьдрал дээр хүн харахад нэг л их навчтай сүрхий инжирийн мод шиг харагддаг ч хувийн амьдрал чинь намайг ороод харахад тэнд үр жимс байна. Ойлгож байна. Чи уучлж байна уу? Чи ах дүүтэйг эвлэрж байна уу? Чи янз бүрийн зан чанараа, уураа, бухимдлаа, стрессэд авж байна. Чиний үг хэл өөрчлөгдөж байна. Чиний хувийн амьдрал чинь өөрчлөгдөж байна. Тэнд чинь миний хүсэж байгаа үр жимс байна.
Харин навчвал хүн болгоно байна. Энэ микрофоныг жоохон чангалж. Нэг 2 хоног нойргүй шахуу онцсон чи хоол бүр ядраад. Юу хэлж ийнэ вэ? Үр жимсийг харж. Энэ нь өнөөгийн 21-р зуунд байгаа биднэрт хэлж байгаа. Ямар ч мундаг үйлчлэл хийдэг бай. Ямар ч мундаг пастор бай. Ямар ч гоё уран цэцэн ярьдаг бай. Яаж ч гоё амбиц карьертай, ямар ч том сүмтэй, ямар ч том сайхан байшинтай бай. Намайг чам руу дөхөж очих тэр мөчөд чамд ариун сүнсний үр жимс байна. Чи авьяастай арай хэтрүүлсэн жоох ойлгох гэдэг шүү. Чи авьяастай таланттай байж болно. Гэхдээ чамд миний хүсэж байгаа үр жимс байна. Чи уучлж байна. Чи хайраар бусдын төлөө үйлчилж байна. Чи бусдын муу мухайг далдалж байна. Чи тэднийг хайрлж байна. Чамд итгэл найдвар байна уу? Чамд амар тайван байна уу? Чиний зан чанар, үг хэл чинь өөрчлөгдөж байна уу? Чиний оюун санаа чинь шинжлэгдэж байна уу? Чи төлөвшөж байна уу? Энэ бол үр жимс. Харин өнөөдөр бид нар навчиндаа найдаад байдаг. Хүн харахад навчрахыг инженери мод болж харагдахыг хүсээд байдаг. Харин Бурхан биднээс үр жимсийг хүсдэг. Үр жимсийг. Энийг бид нар маш сайн мэдэж авах хэрэгтэй. Чуулган маань нэг үе бодвол ингэ жоохон жигдэрч эхэлж байгаа. Энэ коронавигийн үетэй барилга давхцаад үнэнхээр тийм ээ та нар бид нар юу туулваа тийм үү? Яг энд байсан баракийг юу ч хүн нураачаад хов хоосон газар байхад нь ингээд коронавигийн үе ахлагч нар байхгүй энд нэг хідэн баригатын залуустай би ингээд харж байхад надад айгүй сүнслэг хүчтэй мессежүүд ирж ирсэн байхгүй. Харж гэнэ над нямкач наас сүний чинь дампууруулна. Буруу үнэ пасторыг томилсон. Хогч нь одоо бүр сүмийн байшинчгүй боллоо. Нураагаа тайцсан. Юу чгүй боллоо. Ийм мессежүүд ингээд айгүй ирж ирсэн. Тэр мессежүүдийг авцсан үед энэ газар ингээд дэвтгш шиг тал болгоод бүх хоогийн цэвэрлэлсэн. Нэр байшин байхгүй. Одоо цуглаа эхлүүл яана. Гадаа их удахгүй хүүтэрлээ. Тэр үед намайг босгосон ишлэл бол энэ Марк номын 11-р бүлэгт ишлэл байхгүй. Би навчинд анхаарал хандуулаад. Хүмүүс ч гэсэн намайг навчрахыг байхыг хүсэж байна. Харин Бурхан надаас юу хүсэж байгаа гэвэл намайг үр жимстэй байхыг хүсэж байна. Тийм болохоор энд навч байхгүй байсан ч жимс байсан бол Есүс эзэн ирээд тэр идэх байсан. Энийг би ойлгоод тайвширсан байхгүй. Окей. Мянган гоё авьяас таланттай байгаад өнөөдөр бидний үзэх Саул шиг Израилийн бүх хэрчүүдээс толгоо өндөр гэхээр гоё байна. Тагжаараа эрэхтэй дуртай эмэгтэй байхгүй шүү дээ. Мэдээж өндөр байвал лайтайхан тийм үү. Толгоо өндөр тийм гоё авьяас талант, тийм гоё тослогоо, тийм агуу Бурхны дуудлага байгаа атлаа үр жимс байхгүй байсан учраас Саул хэний хааны уналт ирж. Гэтэл Давид яадаг вэ? Есси Бурхны хүн Самуэль хэлж байгаа. Есси чиний 8 хөвгүүнээс чиний хөвгүүд дундаас би Израилийн хааныг дараагийн хааныг тослоно шүү. Очиж уулзсан шүү гэж хэлээд хил хургуулээд ирсэн чинь Давид хаан үүдгүй лээ. Хоньны бичээдэг. Бүх ах нарын хараад энэ л байна да гэж Самуэль нөгөө Саулын анхны томилгоо шиг бодоод байсан байхгүй. Энэ л гоё залуу байна. Илиаб үечээс эрлэх хүчтэй юм байна гэдээсэн чинь Бурхан чихэнд нь биш. Хүмүүс та нар гаднахыг хардаг. Өнөөдрийн ишлэлээр бол хүмүүс та нар навчил хардаг. Навчийг хараад мундаг гоё инженери мод байна гэж бодоод байдаг. Миний хардаг зүйл бол үр жимс. Би доторхыг хардаг. Биш гэсээр байгаад бүгд биш болчихгоо Самуэль гайхав. Бурхан минь энэ бүх хүүхдийн үзүүлээ. Бүгдэрийн та биш гэхээр би эндээс чи хэнийг томилох юм бэ? Дахиад асуу гэд. Есүс өөр хүүхэн байгаа юу гэсэн? Нэг байгаа. Юу гэсэн үг юм бэ? Чи хүүхдүүдээс нь хаан томилох гэж байгаад дуудах ч хэрэггүй. Тэр угаас биш. Юу харсан гэвэл Есүс навч харсан баг. Навчгүй гэж харсан баг. Ах нар нь бол навчрахыг саглагаар том модод байсан болохоор миний энэ том хүүхдүүд байж таараа гэж бодсон. Харин Бурхан юуг харсан гэвэл Давидын дотор байгаа ганц хоньныхоо төлөө амиа өгөх жинхэнэ хончин хүний зүрхийг харсан баг. Тийм болохоор тэр хүүгээ дуудаад аваад ирэхдээ Бурхан харав. Миний хүсэж байгаа миний ард түмний ирээдүйн хаан бол өмнө чинь зогсож байна. Түүнийг тосол гэж. Өөрөөр хэлбэл саяны ишлэлээр навчгүй гэхдээ үр жимстэй
нөхцөлдөө өөрчлөлттэй гимшдэг даруй нэгнийг Бурхан хаанаар томилж Израилийн удаа хаанаар. Бид нар 9-р бүлэг рүү орсон байгаа тийм үү. Өмнөхдөр болохдоо зэрэг бид нар Самуэлийн 2 хүүхдийн тухай баахан гайхацгаас тийм. Бурханы тийм мундаг хүүхэд, тийм мундаг иш үзүүлэгч, Бурханы сүүлчийн шүүгч зүгээр л эзэнтэй ярина гэж та боддоо. Хүмүүс ингэж ярьдаг гэж гэрчилж байж байгааг би зөндөө сонссон л да. Би яг үнэндээ Бурхантай яг Самуэль ярьж байгаа шиг ярьж үзээгүй. Би 8 наснаасаа өдөө 45 хүртлээр Христ итгэлээр алдаж, онж, унаж, босож, хоёр нүүрлж, эргэж, гэмшиж, уйлж, унжиж энэ хүрсэн ч яг Бурхан миний чихэнд нямка наач юм уу? Наач биш. Одоо тэг гэдэг үг би тодорхой авч үзээ. Бурхан намайг дуудахад намайг хүн дуудаж байгаа юм уу гэж Самуэль Бурханыг дуудахад Эли дуудаж байна гэж андуурдаг шиг тийм тодорхой би сонсож үзээгүй. Мэдээж чинээгүй цагаар Библийн үгээр гэмших ёстой. Би уучлах ёстой юм. Би эвлэрлийг мушгих ёстой юм. Би ах дүүсийн эв нэгдлийг ирж хайх ёстой юм. Би өөрөө үүнд гар бие оролцох ёстой юм гэдэг үгсийг авдаг болохоос биш Самуэль шиг ингэж ярьдаггүй. Тийм мундаг Бурханы хүн. Тэр нялх балчил цагаасаа л Бурханд өргөгдсөн ариун газар амьдэрсэн тэр хүн. Тэгтэл хүүхдүүд нь яаж? Хоёр хүн Самуэлийн замаар заннааг удахыг бид нар үзсэн. Энэ нь бидний хувьд нөгөө ганц миний хүүхдүүд биш юм байна. Энэ мундаг Самуэлийн хүүхэд тийм ээ. Бурханы анхны бүтээл гэж нэрлэгдэж байгаа. Эрэгтэй эмэгтэй Адам Ява хоёрын хүүхэд. Ууган хүү Каин нь энэ дэлхийн анхны хүн амныг хэрэгтэн алуурч болж байгаа. Ямар сонирн бэ? Тэр цааш нь уншихаар Давидын хүүхдүүд яаж завхарч байгааг, мөн Элигийн хүү Хофны Финхас яаж алдж байгааг, тийм мундаг Бурханы хүмүүс атлаа хүүхдүүдтэй итгэлээ өглүүлж чадахгүй байгаа талаар бид нар Библиэс суралцсан байна. Энэ нь хамгийн том өв юм байна гэдгийг бид нар өнгөрсөн 7 хоногт ярьсан. Үүний дараа нь Израильчууд яасан бэ? Хаан гэсэн. Тэдэнд хаан байгаагүй биш, Бурхан эзэн өөрөө хаан байсан. Бурхан эзэн өөрөө тэдний өмнөөс тулалдаж, тэнгэрээс чулуун мөндөр унгааж, ус далайг хуурай газраар гатлуулж, хувааж, тэдний дээр манна буулгаж, үүлэн багнаар сүйдрэлж, галан багнаар дулаацуулж, өнгөрсөн амьдралд нь бүх тал дээр үзэгдэхгүй, мэддэхгүйгээр бүх талбар дээр нь хамгаалан тусалж ирсэн Бурханаа үгүйсгэж. Бид нар бусад үндэстэн шиг хаантай болгохмоор байна гэдэг санааг Самуэлийн 2 хүүхдийн алдаан дээр дөрөөлөөд өөрсдөө санааг хэлж байгаа. Бид бусад үндэстэнтэй адилхан баймаар байна. Яг л би христчин ч гэсэндээ ганц амьдран итгэгч биш найзуудтайгаа адилхан баймаар байна гэж амьдарж байгаа хүний дүр төрхийг харуулж байгаа. Бид нар бусдтай адил баймаар. Энэ дэлхий болохоор бидний ууж байгааг уу, идж байгааг ид, хүсэж мөрөөддөг брэндийг мөрөөд, өмсөж байгааг өмс, зүүж байгааг зүү гэж шаарддаг бол харин Бурхан Библи биднийг энэ дэлхийтэй бүү нийцүүл. Бүү уус та нар тусгаарлагдсан, сонгогдсон хүмүүс гэж байна. Харин цөөн биш итгэгч нар яагаад би Есүс наад нямкач улаан Есүс надад бүтэхгүй гэд бүр итгэгч хүмүүсээр ч итгэгч биш хүмүүсээр ч Бурханыг хайрсныхаа төлөө ингэж ожиг ямаа шиг амьдрах ёстой юм болоо. Ингэж сүхрэх үе бид нарт байдаг. Бид нар ганц л амьдрах юм чи яагаад бусдын хийдгийг хийж идэж ууж байгааг идэж уугаад яагаад нэг өөрөөрөө амьдрчиж болдгоо болоо гэж бид нар ярьдаг хүмүүс байдаг. Харин та бүхэнд хэлсэн бид нар ганц амьдрдаггүй. Бид нар өдөр болго амьдрдаг. Харин бид нар нэг л өхөн, нэг л шүүгдэн. Бид нар энэ дэлхийгээс тусгаарлагдсан байна. Тэгээд Есүс хамгийн сүүлд бид нар юу ярьлаа? Мөсед өөрийгөө танилцуулсан чухал нэрний тухай ярьсан тийм биз? Элохим, Шадай, Элия, Йохова олон нэр байдаг ч Мөсе эзэн минь ээ би Израильд очисон чинь чамтай Бурхан хамт байгаагүй бид нар яаж мэдхий? Энэ том Египтийн энэ сүрлэг гүрний мутраас яаж бид нар дураараа гараа явчих юм? Хэн нотлох юм? Хэн гэрчлэх юм гэд асуувал тэр Бурханы ядаж нэр нь хэн гэвэл би таныг юу гэж хэлэх юм бэ гэсэн чинь амар сонин нэр хэлдэг тийм үү? Чи Элохим, Шадай бүр юу ч нэр байж болох байтал би бол
би байдаг гэж хэлж байна. Би та бүхнээс асуусан те нэг ч хүн гараа өргөөгүй. Төрсөн хүүхдтэй би бол би байдаг гэдэг нэр өгмөр байгаа хүн байна. Гайхам үсттэй ядчил пассвортын хэлцээр очиод хүүхдийн гэрчлэгийг авъя гэ. За нэрийг хэл би бол би байдаг гэд. А чи байна. Хүүхдийн нэрийг хэлээч. Харин тэгээд би бол би байдаг гэхээс чи ойлгохгүй байгаа үстэй. Харин Бурхан яагаад энэ нэрийг Израиль тэмдэг болгон илгээсэн гэвэл өнөөдөр байгаа бид нарт хэлж байгаа. Охин минь, хүү минь, еврейгээр экклесиасаараа энэ би бол би байдаг гэдэг үгийг та нар ухаах юм бол та нар намайг ойлгоно. Би бол би байдаг гэдэг энэ үг чамд хэн хэрэгтэй вэ? Тэр чинь би байж өгч чадна гэсэн үг. Чи ээжийн хараар дутчихвэл надаас би чиний ээж байж өгч чадна. Чи аавын хараар дутчихно. Надаас би аав чинь байж өгч чадна. Чи хань ээжлийн халамжаар дутчихно. Надаас би чиний болцоо залуу байж өгч чадна. Би чиний хань ижил чинь байж өгч чадна. Чи шархалж гинэ. Нямкач хамт найзаар дутчихно. Надаас би чиний найзч байж өгч чадна. Би чамд хэн хэрэгтэй байна? Тэр чинь би байж өгч чадна гэсэн утга байхгүй. Би бол би байдаг. Даанч харамсалтай Израильчууд энэ нандин ийм эрхэм гоё Бурханаа одоо солихыг хүсэж байна. Бусад үндэстэн шиг байхыг хүсэж байна. Би яагаад пастор гэдэг ийм бутууд үлмэг амьдрын гэж. Би өмнө нь бизнесийг бусад шиг байхад өөр л байсан шүү дээ. Би дархан байж бол хамгийн брэнд машиныг ундаг байсан. Надад байр, хаусын газар, дулаан гараж, барилгын компани, алтны орд, уурхай надад байхгүй байгаагүй. Гэтэл одоо би яагаад ингэж амьдрах ёстой гэж. Ингээд би эзэн минь таныг хаан байлгахын боллоо. Би бусад үндэстэн шиг, бусад итгэгч биш найзууд шиг амьдрыг гэсэн тэр өдөр тослоо үр жимс үгүй бөгөөд Бурхан нүүр дуудлаа. Энийг бид нар маш сайн санах хэрэгтэй. Бидэнд би байдаг Бурхан би. Танд дааж хэрэгтэй байна уу? Тулаанд ялагдах гээд байна уу? Тэгвэл би бол би байдаг. Би чиний өмнөөс тулалт. Би дайсны чинь унгаа. Би чиний өмнөөс харанхуй хүчтэй тэмцэж өгье гэдэг ийм гоё Бурханаа солихыг хүсэж байна. Бүгдээрээ сэтгүүр бүлгээр оръё. Би жоох урт уншиж, тийм ээ. Би ямар өөрийнхөө санааг ярих гэж зогсож байгаа ш. Библийг ярих юм чинь. Ярих Библийг жоох урт уншиж. Саул, Самуэль хоёр яаж уулзч байна? Яаж яваад энэ Саул гэдэг хүн Бурхны ард түмний анхны хааны тослогоод томилгоод замнах болчихв. Энэ нь аюулгүй сонь. Та нар энэ дээр харах юм бол ингэж хэлж байгаа. Беньямины Киш гэдэг нэртэй хүн байжээ. Киш бол Абелийн хөвгүүн, Зерарын ач, Бехоратын 30, Афиягийн жич, Беньяминчуудын хөвгүүн бөгөөд нэр хүндтэй хүн байна. Энэ нэр хүндтэй гэдэг еврей үгэнд юу агуулгадаг гэвэл эд баялагтай. Нөлөө бүхий гэдэг утга агуулгадаг. Бид нар өмнө нь тоолго номон дээр зөндөө үзсэн шүү дээ, тийм үү? Энэ бол нэр хүндтэй хүн байлаа. Хүчтэй хүн гэсэн үг. Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг нь Саул гэдэг байв. Саул залуухан. Би бэлдар сайтай бөгөөд Израилийн хүүгүүдийн дотор түүнээс илүү гарах сайхан залуу үгүй байв. Ваа, гоё гоос. 6 сая гаруй хүмүүсийн дунд 2 сая зэвсэг барьж чадах ирчүүдийн дунд Саул шиг сайхан байхгүй гэж Библи хэлж байгаа. Мөн хоёр дахь нь юу вэ гэхээр Израилийн хүүгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх хүнээс толгой илүү өндөр байл. Тэгэхээр Израильчууд чинь над шиг ийм хүн байгаагүй баха. Багдаад 1 м 80-тай, тийм ээ. За метр 90-тэй залуучуудаас дахиад толгой өндөр гэхээс ч юу? Нэг тохоо гэсэн үг 45-аас 50 санж өндөр гэсэн үг. Тэгээд Израилийн дунд Саул шиг царайлаг, Саул шиг сайхан залуу баг. Юу бичгч маань хэлэх гээд нөгөө Есүсийн харагдсан навчрахыг инжирийн модны тухай бичгч маань урдчлан хэлж байгаа. Яг гэвэл та нар ийм гоёыг хүссэн. Нүдэнд үзэгддэг алтан туглын итгэлээ дагаад та нар үзэгддэггүй Бурхан биш үзэгддэг бусд шиг хаантай баймаар байна гэж хүссэн. Яг хүснээр ч би юу гэх. Хамгийн сайхны, хамгийн царайлгийн, хамгийн өндрийн, хамгийн хүчрэх, хамгийн залуухны, бас хамгийн залуу овог Беньямин овгоос би та нарт хаам гаргаж байна. Та нар хүсснээр би хариулъя. Гэхдээ юу өөр болохыг Бурхан урдчлаад улан Израиль сануулсан.
Ингээд цаашаа харах юм бол ингэж явж байгаа. Нэг удаа Саулын эцэг Кишийн им илжигнүүд нь алга болж байна. Киш өөрийнхөө Саул зарцнараас нэгийг авч хөдлөөд им илжигнүүдэд хай гэж. Тэр хоёр Ефраимын уулархаг нутгаар бас Шалишийн нутгаар дамжиж явсан боловч олсонгүй. Тэгээд Шалимийн нутгаар дамжиж явсан боловч тэнд бас л байсангүй. Тэгээд тэр Беньяминий нутгаар яваад ч олсонгүй. Тэд Зууфын нутагт ирэхэд Саул зарцтай буцаж явцгаая. Тэгвэл эцэг маань им илжигнүүдтэй биш харин бидэнд санаа зовох болно гэвэ. За манай хоёр ямар илжиг алга болсон гэнэ? Им илжиг. Им эн чинь Израиль еврейчүүд ч юм уу бид нартай адилхан шүү дээ, тийм үү? Малчин ард түмэн, тариачин ард түмэн. Гэхдээ малчин хүнд аль нь илүү хэрэгтэй вэ? Им л хэрэгтэй үстэй. Яагаад өснө нэмэгдэж өнөр өтгөн бол янзын сайхан тарган бух ах уу? Тугалтаа үнэ ах уу? Тугалтаа үнийг нь аавна шүү дээ. Тийм үстэй. Тэр бухаар яадаг юм бэ? Нядлал идэн тэр өмбөө гэж байгаа л тэгээд маханд орно ш хөрөгчөнд орно гэсэн. Тэгээд онцолж байгаа нь им илжиг гинүү, илжигнүүд гинүү. Олон тоон дээр байна уу, ганц тоон дээр байна уу? Олон тоон дээр байгааз тэгэхээр нөгөө нэр хүндтэй гэдэг чинь эд баялагтай санхүүгийн хвчлөөнд хүрсэн гэсэн утга агуулдаг гэж миний хэлснийг одоо санаж байна уу? Энэ хүн ийм баялагтай гэсэн. Им илжигнүүдтэй гэсэн. Фермтэй шахуу гэсэн. Гэтэл гай болоод энэ нөгөө им илжигнүүд нь алга болчихчих. Тэгсэн чинь аав нь юу гэсэн? Киш Саул гэдэг цорын ганц хүүгээ зарцаа гэсэн үү? Зарц нараа гэсэн үү? Олон тоо ганц тоо. Зарц нартай хүн гэдэг чинь гоё байна уу? Гоё гоц тээ. Нямка пастор Библийн үг бэлэгдээд доороо 12 зарцтай гэвэл гоё юу? Гоё штэ. Хоёр нь айгуугаа, хоёр нь хашаа цэвэр, хоёр нь сүмдэр очиж ажиллая. Одоо бүр илүү гараад штэ. Хоёр нь намайг усанд оруулах юм яа. Тийм үстэй. Ийм олон зарцтай. Ийм олон юм илжигтэй. Тэгээд хүүгээ явуулж байгаа. Саулаа миний хүү зарцнараасаа нэгийг аваад нөгөө алга болсон ийм илжигнүүдээ олоод ир гэж байгаа. Энгийн логик жишээ. Та одоо өнөөдрийн залуу хүүдээ нэг ингээд алга болсон алдуур малны араас яваадах гэвэл ийм олон зарцтай нөлөө бүхий баян хүн хүүдээ ингэж хэлвэл юу гэх бол за боловч даа энэ түмэн зарцуулах заавал намайг явуулаад тахтай. Би нэг жоохон фейс дээр ажилтаа байна. TikTok дээр бичлэг хийдэг амаар байна. Тийм үстэй. Тэгэхгүй юу? Би бол тэгдэг байсан. Одоо намайг ингэ зарцлах хүн бурхнаас өөр байхгүй байх л да. Тэгтээ ер нь би нэг дуртай биш. Өнгөрсөн 7 хоног манай Элдад Медад хоёр тийм ээ хоёр ахлагч маань сүмдээ аюу чухал юмнууд хийсэн. Та нар харсан уу? Үнэхээр талархмаар. Би бүр гэртээ аюу баярлсан. Нөгөө Библийн хичээлтэй тэгээ нөгөө зүрхэн дотхны онлайн номлол бэлдэж байгаа ирж амжихгүй байх хооронд яг хэрэгтэй хамгийн гарцаагүй шаардлагатай байгаа юмнуудыг сүмдээ цаг гаргаад хийсэнд нахна аюу баярлсан. Энэ бол ерөөл юм аа. Ерөөл юм багтана. Үүний хариуд эзэн гэр бүлийн бэлгсэн чивчснэр өрөөх болно. Та хоёрт 10 давхар том таавар хаус өгөх болтугай. Харин Саулын хувьд аавыгаа хилэнгүүд ямар ч тайлбаргүй дуулууртай явж байгаа. Ингээд тэр хоёр зүгээр яваагүй хараад энд 5 газараар орж байгаа. Ефраимын уулархаг нутгаар явж байгаа. Цаашаа яваад Шалисаас Шалим, Шалимаас Беньяминий нутгаар бүтэн яваад хамгийн сүүл Зуф гэдэг газар ирж байгаа. Энэ хооронд хэр хугацаа өнгөрсөн гэхлээр 3 хоног өнгөрснийг Библи өөрөө хэлж байдаг. Хэрвээ та сайн анзаарах юм бол 9-р бүлгийн сүүлд Самуэль Саултай уулзаад хэлж байгаа үгнээр ингэж хэлж байгаа хараа. Би та өнөө уншиж өгье. 9-р бүлгийн 19 дээр байна. Самуэль Саулд хариулан би үзмэрч байна. Өнөөдөр чи надтай хамт хоол идэх тул миний өмнө ороод мөрөглийн өндөрлөгөөд яв. Маргааш өглөө би чамайг явуулж зүрхэнд чинь байгаа бүхнийг чам дуулгах болно. 3 хоногийн өмнө алга болсон юм илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зов. Тийм үү? Хэд хоног явцсан мэн энэ 5 газараар 3 хоног. Энийг теологчид ингээд энэ газар зүүн байрлалаар нь тооцсон ч ойролцоогоор нэг 40 км юм байна. Тэгээд эндээс нэг хонгор орох чинь 40 км байна уу? Тэгээд бидний хувьд өглөө гараад орой орчих газар байгаа шүү дээ. Гэхдээ та бод энэ Ефраимын уулархаг нутаг элсэн цүл энэ харанхууд 40 км явна гэдэг бол үнэхээр хүнд аялал байхгүй.
Бүр ядарсандаа бүр идэх юм дууссан зарцаа буцъя. Одоо бүр нөгөө аав чи им илжигнүүдтэй биш. Эргээд надаа санаа зовж байгаа 3 хончлоо. 72 цаг гадуур тэнчлээ. Тэгээд зүгээр зоригтой за хонгор ороод ирээгээ шууд алхах нэг өөр. Энэ бол зоригтой алхах ч өөр байдаг шүү дээ тийм. Залуучууд нэг дээр нэг экстрим кемп хийхэд дархнаас бужигналдаж инээлдэж алхасаар байгаа замдаа дахиад махаа хөөж гүүсээр байгаад юу орчоо үстэй. Зулцаг орцсон үстэй. Тэр чинь бас л хөөрхөн хэдэн нэг 20 км байгаа шүү дээ тийм үү. Харин энэ юм хайж алхна гэдэг чинь утгагүй байхгүй. Та нар юм хайж алхаж үзсэн үү? Би нэг машинтай найзуудаа хайж үзсэн байхгүй хаа. Уулан дээгүүр хамт явж байгаа алга болчихсон. Би өөрөө ч төөрцөн нөгөө хэд маань ч байхгүй. Тэгвэл нөгөө гэр бүлийн найзууд байсан болохоор хүүхдүүдээ холиод ачсан чинь хоёр машин хоёулаа нөгөө борон шуурганд төөрчж байгаа алтан болгод. Тэгээ төөрчгөр чинь би машинаа онгойлгосон чинь миний машиныг арай тухтай гээд дандаа хамгийн одоонуудыг авч яачих. Бүлтийсэн жоохон юмнуудыг гайхад үтс хараад 7 8 улаа. Тэдний хэрвэл 7 хүүхэдтэй, манайх 4 хүүхэдтэй, 10 хүүхэд. Томчууд нөгөө ихчлэр нь хайчж байгаа гэсэн чинь энэ хөслөн энэ нөгөө том ихчлэр нь бүгд нэг утсаа авахад нөгөө машинд ороо суудсан. Тэгээ би ингээд баахан яхаа мэдгээ чи бүлтгэр хүүхдүүдийн өөдөөс ганцаараа шүн. Тэгээ хайж алхаж үтсэн байхгүй. Аюу ядаргаатай байдаг тийм. Тэнд байгаа юм болов энэ аманд байгаа юм болов та нар хөдөө өссөн хүмүүс мэднэ. Заримдаа адууч нь ихэнхдээ салхиа уруудаад нэг ордог нэг 4 5 ам руу ороод өглөө эрт босоод тэр 4 5 амыг шалгахад аль нэгэнд нь манай 3 4 азар гадуу явж байдаг шүү дээ бэлчээрээ. Тэгээ тууж авчраа сайландаа орно. Харин заримдаа адууч өөр тийшээ явчихдаг. Тэр үед та нар хайж үзсэн үү? Яа, хуанднаас асуун энд байгаа юм болов тэнд байгаа юм болов пүү тэрүүгээр өнгөрөхдөө тэр юуны ардуур хардаг байжтэй за боли буцъя гэдэг нөгөө баг нөгөө унаж яваа мормын хүний хэлээр одоо болио гэмээр юм болдог. Яг ингээд нөгөө им илжигнүүдэ хайж яваа. Ингээд энэ олон газраар ийм хүнд аялал хийж байгаа. Тэгээд аялал та нар бод Библи яг одоо хэлэхдээ Саул хинтэй хамт яваа вэ? Загцтайгаа явж байгаа тийм. Аялал хинтэй явах нь чухал уу? Хаашаа явах нь чухал байдаг вэ? Чи амар гоё булган руу явзаа. Булган руу гэр бүлээрээ. Тэг бүний нэг юм болгонд гоншгондог, гомдолдог, стресстэж ууралж яадаг, үгэлж яадаг нэг тийм хүнтэй хамт явсан дээрөө. Зүгээр л манай хадмын шуургал руу яв. Орхоо биш эрдэнэт рүү. Тэгтээ юм болгоныг өөдрөгөөр хардаг, инээж яадаг зүгээр штэ. Тэгээ ямар хоол их аль найз махын хэрчээ гэдэг ийм хүнтэй явах дуртай. Тийм үү? Би яг ийм аялалд явж үзсэн баг. Яа, тэр уул ингээд бүгд гэр бүлээрээ унаад ирэхдээ та нар боддог ингээд өвөр хангаан нутгаар ороод энэ даашгаж хамт явсан да санджил байгаа. Эрдэнэ зуумаа үзээл нөгөө үүртийн тохоо үзээл тий үүртийн тохоо ч амар сүртэй ш баг ингэж мөлхөж очиж ингээд доош хаашиж тэр доргоолмол уурсаал улаан цутгалан үзээл уул нь гоё байгааз гоё байна уу та нар энэ зүүн тэгж явмаар байгааз гоё гэхдээ надаа бурхан минь хурдан эндээс дуусаад харъя гэж бодтол нэг тийм хүн хамт явсан баг. Зүгээр л энгийн жишээ. Нэг газар буугаад хөдлөх болонгууд л хүүхэд нь ойрлно. Миний хүслэн жоохон байсан. Хүслэн дандаа тэр эрэгтэй хүүхэд нэг ээж мэйжгээ өшгөлдөг юм чи хүслэн өшгөлөхөө сонирм биш. Тэгээ газар орилоод ахад би бүр бүх хүн машиндаа суудсан халуунд хөдлөө дараагийнхаа газар руу хөдлөө гэсэн чинь минийхөө гэдэг нөгөө мундаг христчин мундаг аав юм айгу хүүхдтэй юм зөв хандлагатай аав болж харагдах гад ингэ жүжиглээд байгаа мэдэгдээд би бол тэгдэггүй байхгүй. Тэгээ шалтгаан нь юу гэж хүүхэд нь газар дээр Баатмен зурцсан тий. Газар Баатмен зурцсан. Тэрийг авч юу? Яах гэж байгаа газар тэврээд явах юм. Би бол зүгээр л баалаа гэдэг чигээр суух татаад машинд орсон хойно замдаа яриад нулимсыг арчил цаашаа явна үстэй. Өчнөө гэрүүлүүд хүлээгээд ах чинь тэнд ингэ тайлбарлаж байгаа. Тайлбарлах шаардлага байна уу? Газар зурсан зургийг машин тэврээд авч явж болдгоо гэдгийг тайлбарлах шаардлага байна уу? Байхгүй шүү дээ. Минийхөө энэ Баатман чи айгүй гой зурч. Үнэхээр гой зурч гэж байгаа. Бүр хүмүүс машин бөөгнөрөө суудсан. Будатай хоолыг. Би будаа иддэг. За тэгвэл болидоо бүгдээрээ мөнгөө шавхаж байгаа цов ээ гэсэн чи. Би гуриланд дуургуу.
Ямар хоол хийх юм мэддэггүй. Сүүлдээ нөгөө аялалд явсан ээж нар бүгдээрээ бүр аргаа яддаг. Ер нь юу ч байсан яадаг юм бэ явахгүй. Зөв бага материалаар юу ч хамаагүй хийж идээ сайхан амралтаа хэдүүлээ. Тэгээ уурлаад дэлгүүр гараа авчих. Орой танихгүй газар өвөр хангаад хүн айн үзтээ. Тэгээ араас нөхөр нь гараа авчиж. Тэгсэн чинь аав ээж нь авахгүй болохоор хүүхдүүд нь бужигн аав ээж нь байхгүй ямар хүүхдийн загналтай юм шиг. Тэгээд араас нь явж. Нэг айлд орсон чинь тэр үед би захирал байсан байхгүй. Захирал нь энэ дунтаараа гээд орж сад өгчихгүй юу гэрт. Тэгээ үлдсэнд нь газраар аягүй гоё орж ассан чинь би юу яддаг вэ? Газраар унтдаг. Заавал надад зориулж ассан тэр орон дээр унтна. Тэгээд за тэгвэл хамаагүй би газраар унтчих. Та надад орон дээр унт гэсэн чинь энийг унтраахгүй бол нойр хөрөхгүй. Айлын нас болсон эмээгийн урд байгаа зулыг үлээх гэдэг. Гүчи наа чин бид нар итгэгч тэгтээ итгэгч биш хүмүүсийн зулын тэр чин унтрааж болохгүй гэдэг юм ин үлээгээ унтрааж гэхэлэр хэдий хиймэн шүтэн ч гэсэн болохгүй штэ гэд бүр уурандаа би үлээсэн чинь айл ийзэн уурлаад чи яадаг чи солиод чи яаж байгааг босоо шиг буцааж асаад чи наадахнаас ч юм бол хар хорхоо ичгрүү орчуул яах юм. Уучлаарай. Би тэгээд тэрнээс хойш энэ тэнд аялалд явахдаа яг хүмүүсээ хардаг. Хинтээ явж вэ? Хин байна вэ? Энэ айгууч. Саул өнөөдөр яг зөв хүнтэйгээ явсан бөгөөд Саулыг иш үзүүлэгч биш, Бурхны хүн биш, Саулыг илжиг, Саулыг зарцсан хааны туслахооны, Израилийн анхны хааны туслахооны замаар хөтлөж байна. Ингээд зуурт очиод одоо аав маань санаа зовно явъя гэсэн. Та зарцын үүднээс боддоо тэр илжиг олсон ч вэ, олоогүй ч вэ зарцад ямар хамаатай. Тийм үстэй. Ич авдаг цалин авал иддэг хоолоо идэл тэр кишин гихт амьдарч л байгаа зарцсан шүү дээ. Тэгвэл нөгөө зарц явъя буцъя гээгүү нөгөө эзнийх нь хүүн өөрөө за одоо болё 3 хоног явлаа хоёулаа бүр идэж уух юмгүй боллоо мэдээж ядарлаа аав санаа зовж байгаа буцъя гэвэл би байсан бол гуяа алгадаад ашиггүйдээ ингэж нэг ухаан орох тэгээ дараа нь өөр хүмүүс явуулъя хоёлаа гэд буцгаа бодно үз тэгнэ үстэй бошуухан шил буцгаа бодно та нар дэлгүүрийн худалдагчдыг ингэж анзаараарай тогтмол цалин авдаг худалдагч орлогоороо цалинждаг худалдагч хоёр яг тэнгэр газар шиг байд юм мэдгүй. Та нар орлогоороо цалинждаг худалдагч дээр очиод заримдаа бүр зарим лангуу аюу санаа зовмоор байдаг те. Нэг пүүж зүгээр ингээд бариад за гэд 50 яхаа өмсч үтх юм уу? Яхаа 40 хэд айсан өмсөн та гэд ингээд би авах гаагүй зүгээр харсан уучлаа. Ингэдэг тийм. Ягаад гэвэл чинь орлогоороо цалинжих гэдэг шүү дээ. Нэг юм зарагдвал өөрт нь ашигтай. Харин та нар тогтмол цалин авдаг хүнийг харсан уу? Тэр тусмаа төрийн байгууллага ажиллаж байна. Ажлаа хийсэн ч авдгаа лам, давуулан биелүүлсэн ч авдгаа лам, хийгээгүй ч авдгаа лам. Тим худалдагчтай та харьцаад үзээрэй. Хум сургууль ордог. Энэ хэдийн ахын дүн. Доор нь үнэ бичээс тав шүү дээ. Гिचшээ. Оролцож өгдөө дургуун өрөөс боли гэдэг гараа. Яагаад тэрийг зарна уу байна уу хамаагүй авдгаа л авах юм чинь. Яг үүн шиг энэ үеийн еврей зарцснаар цалингүй байхгүй. Эднэр зүгээр анханасаа өрөнд ороод юм уу барьцаалагдаад зарцуулсан бол нөгөө бүрээдлтийн 49 жил хүртэл эднэр яах ёстой. Нөгөө зарц болохоор орсон айлда тэр зарц нь өөрөө ч зарцын хүүхэд эхнэр удам судар тэр чигээрээ тэр айлд зарцлагдах ёстой байхгүй. Тэгэхээр энэ им илжигнүүдийг олсон ч ялгаагүй, олоогүй ч ялгаагүй харин ч ард нь ар гэр нь эхнэр хүүхэд нь хүлээж байгаа зарц юм. Ашгүй эзэн буцъя гэж чинь бушуухан хэлсэн дээр нь үгэн дээр нь дөрөлөөд буцъя гэх байтал энэ зарцыг та хар. Аялалд хинтээ явах нь чухал гэж миний яриад байгааг одоо та хар. Энэ зарц ингэж хэлж байгаа. 100 нууцх дээрээ буцацгаа эсвэл эцэг маань илжигнүүдээ биш харин чи бит хоёр санаа зовно гэсэн чинь зарц түүнд хардаа энэ хотод бурхны хүн би тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй гэвэ. Зарц яаж вэ? Арай болоогүй. Тэгтээ зарц юуг зааж өгч байна? Хардаа энэ нутагт бурхны хүн бэ? Хэнийг хэлж байна? Самуэлийг хэлж байгаа байхгүй. Түүний хэлсэн бүгд гарцаагүй биелдэг гэдгийг онцолж хэлж байгаа. Энэний өмнө Библи бас Самуэлийг юу гэдэг вэ? Самуэль бурхантай ойрхон үгийн хүн байсан бөгөөд түүний хэлсэн үгсээс нэг ч үг газар хүсэр унаагүй гэж байна. Та нар иш үзүүлэгч нар
бүгд өөр өөрийн гэсэн Бурхны дуудлагатай, өөр өөрийн гэсэн түрүүний ярьдаг үр жимстэй байсан байхгүй. Эднийг та сайн харах юм бол хүн болгонд өөр өөр юм. Самсон юу орж ирж? Үс гизэг, сахал самбаа хүч. Бас илжигний ирүүний ясаар 1500 филистийг намцсан. Би энэ 300 андуураа хийсэн чи өстө YouTube дээр намайг барьж ид ингээ алдсан. Та буруу ярьлаа мэрлээ гэд. Айгу том ноо олж л дээ надаас уучлаарай. 1500 байлээ. 1500 филистийг илжигний ирүүний ясаар гэсэн. Энэ нь Самуэль Самсон онцлог байгааз Дебора эмэгтэй шүзүүлэгч. Миний дуртай биш үзүүлэгч нарын нэг Бурхны эмэгтэй, Бурхны хүн. Дебора царс модны суудаг. Дебора бол мэрэгэн ухаанаар, тэгтээ хүчээр биш. Уян зөөлөн мэрэгэн ухаанаар яг л ус тусахтаа чулуу иддэг шиг Израилийг удирдахжсэн. Тэгвэл Самуэлийн онцлог юу вэ? Үг бас дахин үг. Самуэль гэдэг хүний онцлог нь үгийн хүн байхгүй. Тэгээд энэ хүний нэг ч үгэн хүсэр ундаггүй гэдэг нь тэр хизээч өөрөөсөө ярьдаггүй Бурхны үгээр ярьдаг хүн байхгүй. Үгийн хүн. Номлогч гэсэн үг. Ийм онцлог Самуэльд байдаг. Харамсалтай сүүлчийн шүүгч. Самуэлийн энэ онцлогийг дурдахаас гадна Самуэль юу гэж хэлсэн бэ гэвэл бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй гинэ. Энэ хоёр чи яасан төөрцөн. Шалим, Шалиш, Зуф, Эфраимийн уулархаг нутаг, Биньяминий нутаг энэ 5 газраа нэрээр нь мэдж байгаа юм чи төөрөөгүй гэсэн үг үстэй. Эрдэнэтэд байна гэж мэдж байгаа хүн төөрсөнд орох уу, төөрөөгд орох уу? Дарханд байна гэж мэдж байгаа хүн төөрсөнд орох уу, төөрөөгд орох уу? Тэгээ юун бит хоёрыг явах ёстой замыг зааж өгнө гэж байна. Ямар зам? Илжиг болох зам уу? Харих зам уу? Ямар зам? Энэ зарцал Бурханаас өгсөн өгөөдөл байгаад байна. Яагаад тэгвэл эзэн нь тэр нөлөө бүхий хүний хүү, ууг ганц хүү ээжэж Самуэлийн тухай Саул юу ч мэдэхгүй. Зуфын нутагт ийм иш үзүүлэгч Бурхны хүн байдаг гэдгийг мэдэхгүй гоц. Гэтэл хэн мэдэж байна? Зарцсан гэж байна. Ойлгож байна. Зарцсан чиглүүлж өгч байгаа. Хэрвээ Саул Самуэльтай уулзах юм бол Израилийн хаан болно, тослогдно. Харин Саул Самуэльтай уулзахгүй бол хинч биш, Кишийн ганц хүү хэвэндээ им илжигнүүдэл хариулна. Хайр өөр ажил. Хин зааж өгч энэ замд хин хөдөлж өгч зарцсан. Энэ зарцсан нэр байдаггүй. Гэхдээ энэ зарц Израилийн хааныг тослогоор хөдөлж байгаа хүн гэдэг нь харагдаж байгаа. Бас өөр нэг хідэн нөхөр байгаа. Хин Саулыг дагуулад байна. Юу дагуулад байна? Илжигнүүд. Хідэн илжиг. Магадгүй урд оройн нь бурхан очиод нөгөө илжигнүүдийг энэ чи Библиэлд илжиг их сонио юм болдог шүү дээ. Ярьж мараад тэнгэр илч мэлчээс зүхтагаад ингэж идэг шүү дээ. Тэгээ бас энэ ярьдаг илжигнүүд ч байсан юм уу бурхан уулзаад хөш та хэд нэг бүүнөрөө нийлж байгаа нэг оргож усаад нэг сайхан зугаал салхилж байгаа хүрээ дээрээ надад ажил байна. Өөдөлж тэгээд өгш юм гэдэг яваад гисэн баг тэнгэр илчтэй яриад. Илжигнүүд бол илжиг аа. Саулыг тосолгооны хаан, Израилийн анхны хаан болох зам руу хэн хөтлсөн гэхлээр илжиг зарцсан. Өөр хэмж биш. Харин бид нар илжигтэй, бид нар зарцтай, өөрөөсөө дор хүнтэй яаж харьцдаг вүлээ? Яаж харьцдаг вүлээ? Хүүтэн, хүндий дээрэнгүй харьцах гэдэг. Үл тоож харьцах гэдэг. Харин Саул яаж харьцсан болоод хааны томилгооны зам руу яваад орчиж. Энийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Ойлгож байна. Тэгэхээр илжиг их том үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зарцтай нэлээ. Ингээд тэр хоёр Самуэльтай уулзахаар Зуфын хотод ирдэг. Энэ нэг сонин хараа. Зарцнаар эмэгтэйчүүд ингэж хэлж байгаа. Энэ хотод Бурхны хүн байдаг гэсэн хаан байгаа юм бэ гэсэн чинь тэр эмэгтэйчүүд ингэж хэлж байгаа. Яг тэр хүн чинь байгаа. Өнөөдөр мөрөглийн өндөрлөг өөдгаарч зоог барихаас өмнө та хоёр барьж авч уулзах чадна. Яагаад гэвэл тэр хүн нядлах тахлыг ерөөхөөс нааш ард түмэн зоог барьдаггүй юм а гэж. Ойлгож байна. Энэ мөрөглийн өндөрлөг дээр хоол идж байгаа дүр төрхийг санаж байна уу? Бид нар тооллого номон дээр үзсэн. Тооллого номон дээр Бурхан Мосег 70 ахлагч сонгоод 70 ахмадтай хамт Бурхан уулын орой дээр Мосетэй хамт уулзаад цусаар ариусгаад хамт хоолдог. Энэ нь анхны хайрын зов байсан.
Тиймээс харин энэ хайрын зоогийг энэ хотын бүх мэргэд хамгийн настай, хамгийн зөвхт, хамгийн бурханлаг, хамгийн ариун, хамгийн түшиг тулгууртай энэ мэргэд, энэ раббинууд, энэ набинууд, энэ ройлууд хамтдаа цуглдаг. 30 хүн. Өөр хүн энэ өндөрлөг рүү гарч хоол идэж болохгүй. Энэ чи эзний оршихуйд хооллох хоол. Биднийхээ хайрын зов. Бид нар бүтэл сайн болгонд хайрын зов байсан ч болно. Харин энэ үед жилдээ ганцхан удаа ингэж хайрын зов байна. Энэ үед заавал Бурхны хүн Самуэль орж хайрын зовгийг нээж өгсөн. Ойлгож байна. Энэ өдөр нь илжгээ хайгаад 3 хонсон өдөртөө яаж вэ? Яг нэг өдөр таарч байна. Зураг төргөрөө л болж яана гэсэн чинь хошин шоу дээр. Яасан? Хин зураад байгаа гэдэг үстэй. Тэр шиг энийг хин зураад. Бүтэн бэкграунд нь хин ажиллаад. Хин ажиллаж байна. Бурхан ажиллаж байгаа. Бурхан. Саул хаан болох гээд явж байгаагаа мэдж байгаа юу? Үгүй шүү дээ. Цаа чи илжгээ халтцсан аавдаа санаа зовоод илжгэндээ санаа зовоод амьдарч байгаа. Хаан болох гээд явж байгаагаа мэдгүй. Зарцсан мэдж байгаа юу? Үгүй шүү дээ. Бас ёо энэ эзний хүүг дагаа 3 хоног гуриатж гинэ гэд бас ядраад явж байгаа. Харин Бурхны хүн Самуэль 3 хоногийн өмнө Бурхан өөрөө ирээд ингэж хэлж байгаа. Харах тун би Биньямин нутгаас маргааш яг өдөрт нэг залууг чамд илгээнэ. Түүнийг миний ард түмэн Израилийн хаанаар чи томилж тослох болгоно гэж хэлж байгаа. Харах Самуэль мэдсэн Биньямин нутгаас нэг хүн ирэх юм байна. Маргааш өдөрт юм байна. Тэгээ асууна. Яах юм? Тэр хүн чи юу хийж байгаа? Би илгээнэ гэсэн. Бурхан илгээсэн үү? Кишийн зүүдэнд орж ирээд, Саулын зүүдэнд орж ирээд, "Хөөе, Зүүфийн нутагт очоод байлаа. Тэнд миний хүн Самуэльтэй уулзаад тослогдоод чи хаан болно гэж хэлсэн үү?" Яагаад явж байгаа? Илжиг алга болцсон. Гайтай илжиг алга болцсон. Илжиг алга болохгүй юу? Тэр үнтэй цайтай ийм илжигнүүд алга болчихгүй юу? Ер нь амьдралд ийм бүтлгүүтэл тохиолдохгүй юу? Гэхдээ ард нь хэн бэ? Бурхан энэ бүтлгүүтлийг нь ерөөлийн замаар дагуулж байна. Магадгүй одоо таны амьдрал илжигнүүд алга болсон байгаа. Олигтой түшиж тулах хүнгүй энэ зарц шиг сул дорой хүн байж магадгүй. Гэхдээ энэ илжигнүүд алга болсон. Саулийн амьдралд ийм Киш эцгийнхэн амьдралд мөн Саулийн амьдралд ийм гайтай юм тохиолдсон нь үнэндээ гай байна уу, ерөөл байна уу? Одоо та Бурхны нүдээр хар, хүний нүдээр биш. Саулын нүдээр. Саул бол шаналж яваа. Хоол унд нь дууссан 3 хоног Зүүфийн нутгаар, Биньямины нутгаар, Шалим, Шалиш, Ефраимийн уулархаг нутгаар зөндөө тэнүүчилсэн. Ядарж байгаа, цөхөрж байгаа, өлсөж байгаа. Энэ гоё. Түүнд энэ лай бүтлгүүтэл мэд санагдж байгаа. Гэхдээ Бурхны нүдээр хардаа Саулийн амьдралд илжиг алга болсон дээр байна уу? Байж исэн дээр байна уу? Хэлсэн шүү та. Хэлсэн шүү. Илжиг алга болсноор тослогооны зам руу орсон. Тэгвэл би энгийнээр асуу. Таны амьдрал тэгвэл энэ илжиг алга болж байгаа нь бүтлгүүтлүүд тохиолдож исэн дээр байна уу? Байхгүй исэн дээр байна уу? Жон цөөрчнө үү харин. Дахиад асуу. Саул амьдралд илжиг алга болсон дээр байна уу? Алга болоогүй дээр байна уу? Алга болсон дээр. Тэгвэл таны амьдралд энэ илжиг алга болж байгаа шиг бүтлгүүтлүүд таны амьдралд илжиг алга болсон дээр байна уу? Байхгүйсэн дээр байна. Энэ итгэл. Ийм учраас Бурханд итгэдэг хүмүүс ямар ч асуудлын өмнө инээж чаддаг байхгүй. Ийм учраас Бурханд итгэдэг хүмүүс ямар ч үед эзнээ хүндэтгэн мөргөх цаг гаргаж чаддаг байхгүй. Ийм учраас Бурханд итгэдэг хүнийг хавчиж шахах тусам улам нэг би тэр тоглоомыг хүүдээ авч өгөхгүй алдсан юм аа. Нэг юм ногоо нэг ингээд муухай харсан нэг юм ногоо ирж байгаа юм. Та нар айгүй бол мэдэндээ нэг юм өстэй ногоо юм заяа. Тэг ингээд шамбитлан дарна. Бүр ингээд айгүй зөөлөн ирж байна. Тэг шамбитлан дараа 50 гууд гэл усаад ирдэг. Харсан уу та би Аполлогийн 2 давхар миний хүү сонирхоод бөөкийг сонирхоод би яг авах чаад бужигнаанд бол мартаагараа явчихгүй юу. Тийм юм байгаа. Удахгүй ирнэ гэж та нар ороо хараарай зэ. Бүр ингээд амар игдүүтэй эдээ дайны том. Бүр ингээд шамбитлан ингээд ямбитлан дараад ингээд 50 гууд босч ирэхдээ яж нэг нүдээ ингээд том ингээ харцсан. Ингээл босоод. Дондогмаа яаж тул гэсэн босч ирчихлээ. Бурхны хүмүүс яагаад гэж
Тэд нар илжиг байх нь ч өрөөл, илжиг байхгүй бол бүр өрөөл. Бид нар залбираад хариултаа авал өрөөл, харин хариултаа авахгүй бол илүү өрөөл. Бид нар хүсснээ Бурханаас авах нь өрөөл, харин хүссний мань Бурхан өгөхгүй байх нь бүр илүү өрөөл. Яагаад? Илүү сайныг өгөхөд хүсэж байгаа. Энийг мэддэг, үүнд итгэдэг учраас Бурханы хүмүүс шантардаг. Ах トゥ нараа би энгийн элементарны асуудал хэлье. Амьдралаас чинь илжиг алга болохыг зөвшөөр. Бүтлгүүтэл, хан мөргөлт, ганцаардал, орхигдол, хаягдал тухайн үедээ сайхан биш л дээ. Саул ч гэсэн одоо нэг баяр хөөртэй наа гэж цэцэг түүгээд яваг байх. Аавдаа санаа зовж, ядарсан, талхан дууссан. Гэтэл ард нь Бурхан хэдийн өөрийн хүнтэйгээ уулзсан маргааш үдэд чам дээр Биньямин нутагс сур. Тэрийг би хаанаа сонгож түүнийг чи тослоо. Ингээ Саул Бурхан хоёр мэдж байгаа. Гэхдээ зарц Самуэль Бурхан хоёр мэдж байгаа. Гэхдээ зарц Саул хоёр мэдэхгүй шаналж яваа. Хамгийн гоё нь юу гэж хэлсэн бэлээ? Чи бит хоёрын талах дууслаа, идэх юм дууслаа. Одоо буцъя да гэж шантарж яваа Саулд одоо таахаар. Мөргөлийн өндөрлөг дээр Израилийн хүндэт 30 хүнтэй гараад Самуэль түүнийг урдаа алхуулад гарах үед тэр мэрэгдүүд юуг ойлгохгүй. Бурхны хүн Самуэль Израилийн дараагийн хааныг олчих гэж ойлгоно. Харин нөгөө хоёр чи юу бодож авав? Яа энэ өндөрлөг дээр нэг айтайхан мах байвал нэг жоохон юм идэж гидс орой доо. Тэгээд маргааш юм хэлнэ гэсэн юм чинь илжигнүүд маань хаан угааг хэлж өгөх байх та. Хинжээндээ л бодож байгаа зайлвал гэхдээ Бурхны хүн юу хэлж байгааг маргааш нь хэлнэ гэж хаан болж би чамайг томилон тослно гэдгийг хэлнэ. Гэхдээ маргааш би чамд хаан болох тухай чи ярина гээгүй. Зүрхэндээ байгаа зүйлийг чи би маргааш чамд хэлж өгнө гэвэл тэрвээ би Саул байсан бол юу бодох вэ? Ашгүй Бурхны хүн миний илжиг хаан угааг зааж өгөх юм байна гэж бодоол яг л нэг илжигтэй адилхан яагаад мөргөлийн өндөрлөг рүү энэ амар хүмүүстэй би хамт суух юм тийм намайг урдаа алхуулах ямар эвгүй юм бэ гэд за яг илжгийн мань олж өгөх юм чинь дээр нь өлсөж байгаа шүү дээ энэ хоёр чинь очиод энэ ядаж энэ дээр гоё нөгөө тахилын шарсан махнууд байгаа тэр махнаас нь идэж нэг гидс орё доо. Самуэль тогооч өндөрлөгийн хойморт Саулыг суулгаад Самуэль өөрөө хажууд нь суугаад 30 ахмад мэрэгдүүд рабби Библийн багш нартай Бурхны хүмүүстэй хамт суух үед яг тэр мөчид Самуэль тогооч миний чамд үүнийг хойш тав гэж хэлсэн хувийг надад өгөгдөн гэж тогооч нь гуй болон түүний дээрх махыг гарна Саулийн өмнө тавив. Самуэль харахтун хадгалан үлдээсэн юмыг өмнө чинь тавьсан байна. Үүнийг зовлогдсон. Товлсон цагтаа энэ нь өмнө чинь тавигдсан нь хүмүүсийн дэргэд чамайг үүнийг зооглог гэснэх юм аа. Ийхүү тэр өдөр Саул Самуэльтэй хамт хол. Бүтлгүүтэл илжиг алга болцсон. Хаачгаа мэдэхгүй зүг чигээ алдсан. Тэгээ аргаараа Бурхны хүн дээр ирсэн. Давхар бас яаж байгаа вэ? Талах дууссан. Хосорч. Картанд мөнгө байхгүй. Арай ч үгүй 5 цаас ороод ирсэн чинь шууд өрн татаад аваа бичсэн. Утсанд нэгж байхгүй. Гэтэл Бурхан мөргөлийн өндөрлөг дээр юу хэлсэн бэ? Бүтэн гоё. Шарсан гоё. Одоо та Саулын нүдээр хар. Илжгээ алдсан, хайгуулн бүтлгүүдсэн, хинч биш болцсон, идэж уухангүй болцсон, өсөглөн ядарч яваа Саул. Тэгтээ дээрээс нь хараад нөгөө зургийн зурж байгаа бэкграундыг хийж байгаа агуу Бурхан хэдийн түүнийг хувцслах, томилох, тослох, Израилийн хаанаар томилох өөрийн хүн Бурхны хүн Самуэль мэдэгдээд бас яаж ийн наад гуяа эрэхтэн далд тэгээд байжээ. Цаач үлсэж. Одоо бид нэг итгэлээр амьдралаа. Илжиг алга болсон. Хоосорсон. Картанд мөнгө дууссан. Цаашдаа яахаа мэдэхгүй. Одоо төгсөж байгаа хүүхдүүд маань ямар сургуульд орохоо мэдэхгүй, хайчгаа мэдэхгүй, ээжтэй тэнцэхгүйгээ мэдэхгүй. Настунгууд маань бас үр хүүхдийнхээ төлөө санаа зовоостой. Энэ нөхөр ер нь архинаас гарах гээд байгаа юм болов уу? Яг гарахгүй болов. Гарахгүй гэвэл яшин гээд архичнаар нь эвлэрээд амьдрч бүр ээж нэр аргаа өрөө ингэсэн байдаг ш тийм үстэй. Гарна гэвэл бас нэг гордгоо. Ядж байхад нөгөө уудаг хүмүүс чинь амар гоё уянгалан штэ өглөө усаг. Түгшцэн, шаардцсан, чичирсэн хүмүүс ч өглөө усаг. За хана. Амлж. Ээж хүрүүгээ хардаа. Итгэж өгөрөө. Би чаднаа.
оройн мөлхөөл орж ирж байна. Чадсангүй. Харин энэ бүхний ард бэкграунд нь бурхан юу бэлдэж байна? Өсөж байгааг нь мэдэж, хоол нь бэлдэж байна. Хайж яваа юмыг мэдээд олоод өгч байна. Тэгээд дээр нэмээд томилгоо тослохооны бурханы хүний ариун амьдралаар өрөөхөд бэлдэж байна. Өнөөдөр маш хэмтэй. Би дахиад сүүлийн удаа танаас асууя. Саулийн амьдралд илжиг алга болснон дээр байсан уу? Илжиг байсан нь дээр байсан уу? Алга болсон. Тэгвэл илжиг алга болох нь Саулийн амьдралд бүтлгүүтэл хараад байсан уу? Ерөөл болж байсан уу? Ерөөл болж байсан. Тэгвэл би танаас асууя. Амьдралд чинь илжиг алга болвол яах вэ? Яах вэ? Талах. Бүтлгүүтэл, хаатал, ганцаардал, өвчин зовлон, хүнд хэцүүгийн төлөө та Саулийн нүдээр биш, та Самуэлийн нүдээр хар. Тэгвэл та яах вэ? Саул хаан болсны дараа би бат мэдчихээн. Библиэлд тийм ишлэл байхгүй л дээ. Гэхдээ Саул илжигнүүдээ бүгдээ нэг нэгээр нь тэгж үнссэн баг. Тэгээд хаан болоод бүтэн Израилийн хаан болсны дараа аав нь ямар азар тэр өдөр илжигнүүд алга болвоо гэх баг. Саул хаан сэнти залрахдаа ямар азар миний амьдрал тэрмүү хідэн им илжиг алга болж ямар азар би энэ аялалд энэ зүйлд зарцтайгаа хамт явбаа гэж талархав. Энэ бол гэрчлэлийн үйл. Хизээ нэг өдөр та өнөөдөр буй бүтлгүүтэл, ганцаардал, голөгдөл, хүнд хэцүү цагийнхаа төлөө талархах өдөр. Амен. Талархах өдөр. Заавал ирнэ. Тэр үед та бурхны тослогоотой тэр суудал дээр суугаад ямар азар тэр үед би тийм амьдралыг туулваа. Ямар азар тэр илжиг алга болвоо. Ямар азар миний амьдралд энэ бүтлгүүтэл тохиолдов. Тэгээгүү бол би энд ирэхгүй байх байсан байж тээ. Тэгээгүү бол би энэ ерөөлийн сандал дээр эзэндээ талархаад сууж явахгүй байх байсан байж. Энэ бол итгэл. Энэ итгэлийг Есүс биднэрт ойлгуулахаар хэлэхдээ гिचийн үрдүүдийг тийм жоохон байсан ч хамаагүй. Зүрхэнд чинь хонглын үзүүрд ёлтох гэрэл мэтийн гिचийн үрчил жоохон гэрэлч байсан хамаагүй. Хадгал тэр чинь уулыг далаа дээр, модыг усан дээр уугуул. Өөрөөр хэлбэл тэр итгэл тээж байгаа зүрхийг чинь харсан бурхан хизээч хоосон хайдаггүй. Түүнд итгэж горлон хүлээгч хэний ч урмыг хугалж байгаагүй Ээл Элохим би байдаг бурхан байгаа учраас миний амьдралд илжигнүүд алга болвол болог хайгаад аялж илвэ. Амен уу? Бүгдээрээ хажуудлага автонод хэлээ. Зүгээрээ наилжигнүүд ч алга болог хамтдаа хандаа хайгаад явж л бай. Бурхан нэг юм бодсон л байж та. Бүгдээрээ бие биенийг өрөөж өгөө.